Өдрийн мэнд Нарны аймгийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр сувгийн хамт олонний зүгээс илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан төр усаараа илбэг дэлбэг төр садан готлороо сайхан шинлэрээ хэмээн ерөө мэнчилж байна. Студид хөтлөгч Амраа олон хөтлөх зандаа миний бие байна. Өдрийн мэнд Амраа. Өдрийн мэндэ. За нэвтрүүлгийн ивент тэгч бол язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Дидяш. За та бүхэндээ цагаан сарыг хориглосон шийдвэрийг танилцуулъя. Энэ бол 31 оны 1 сарын 25-наа гэж эхэлж байгаа. Гэхдээ энэ 41 оног хэлж байгаа. Нөгөө олноо өргөцнөр тоосдог учраас. За одоо маань найрлагч та бүхэнтэй дэгдсэн дээр энэ шийдвэрийг яг монгол бичгээр тамга тэмдэгтийг харуулж байгаа. Тэгэхээр энэ бол 41 оны 1 сарын 25-ныг хэлж байгаа гэсэн үг шүү. За монгол бичгийг гисэрүүлбэл улсын баг хурлын тэргүүлэгчдийн 8 дугаар хурлын тогтоол 1. Монголын хуучин цагаан сар гэгч болбоос хуучин феодлын засгийг хүндэтгсэн ёслолын өдөр мөн болох тул түүнийг устгаж ил амралтын нэг өдрийг Европын 1 сарын 1-ний өдөр рүүгээ хамтдхан нэгэнд амарч өнгөрүүлсэн болох тулаас дахин чирэгдэл гаргаж цагаан сарын 1-ний өдөр хэмээн өнжих явдалгүй албан ажлыг хэвээр үргэлжлүүлэн явуулбас зохих учрыг нийт албан яамд ба аж үйлдвэрийн газрууд ард нийтэд зарлан мэдгэтгэр хилцэн тогтвоо. Улсын баг хурлын дарга Бомцэнд орлогч дарга Ёндон тэргүүлэгч бөгөөд нарийн бичгийн дарга Баяр тэргүүлэгч Дашцэв гэж. За энэ бол 41 оны 1 сар. Тэгэхээр маах нөгөө дэлхийн 2 дугаар даа эхэлсэн ч гэсэн нөгөө зөвлөлт холбоод бас дайн татагдан ороогүй байгааг бас бодоорой те. Яг 41 оны 6 сарын 22-нд одоо энэ чинь нөгөө дайн татагдан орж байгаа учраас Монгол нутагт бол 50 амгалан байгаа үе. Тэгэхээр энэ 50 амгалан үед энийг феодлын ёсны хуучин бурангуй ёс гэд цагаан сар хориглож байгаа. Гэтэл эн чинь за хориглолоо ажлын өдөр боллоо гэхэд одоо эн чинь хагасчлын дараа зөвлөлт хот улс дэлхийн дайнд татагдан орсоор Монгол улс хүссэн ч эс хүссэн ч энэ нөгөө дайны гашуун зовлон руу хамтдаа татагд орчиж. Тэгэхээр юу болсон гэхээр дэлхийн 2 дугаар дайнд 1-р эхэлсэн. Хоёрт Монгол оронд яг энэ үеэр зут турхан их хэцүү болсон. Ган гачиг бас тохиолдсон. Эндээс юу болсон гэхээр арт түмний санаа сэтгэл таагүй болчихсон. Тэгэхээр 1940-од онд буюу одоо 45 оны ихэр гэсэн үг дайнд бас болоогүй. Иргэдийн сэтгэлийг түр боловч сэргээхийн тулд нөгөө шийдвэрээ ахиж харах хэрэгтэй болсон. Цагаан сар гэдэг баярыг. Тэгэхээр хөдөөгийн малчтад цагаан сар тэмдэглэлийг улсын баг хурлаас зөвшөөрч байгаа. Одоо маань ярьж дахиад тэр шийдвэрийг гаргана. За энэ шийдвэрийг та бүхэн танилцуулъя. Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоол. Утга нь Монголын цагаан сарын шинийн 1-ний өдрийг амралтын өдөр болгох тухай. Улсын баг хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь нэгт нь Монголын хуучин улирлын цагаан сарын шинийн 1-ний өдөр бол Монголын арт түмний шинэлэх баярын өдөр болох тул жил бүрийн цагаан сарын шинийн 1-ний өдрийг амралтын өдөр болгон тогтоож явуулсаггүй. Үүнд жил бүрийн цагаан сарын шинийн 1-ний өдрийг амралтын өдөр болгосон учраас хөдөлмөрийн хуулийн 65 дугаар зүйлийг дорд дурдсан өгүүлбэртэйгээр өөрчлөн бичих нь. Үүнд 65 дугаар зүйл 7 хоног тутмын амралтын өдрүүдээс гадна дорд дурдсан өдрүүдэд үйл ажиллах гэж Амарна гэсэн үг шүү дээ. Амарна гэсэн үг. За энэ нэгт нь 1 сарын 22-ны өдөр амарнаа. Учир нь Ленины төрсөн өдөр. Хоёрт нь Монголын цагаан сарын шинийн 1-ний өдөр амарнаа. Гуравт нь 5 дугаар сарын 1 ба 2-нд амарна. Энэ бол Ив хамтын интернационалын өдөр учраас. Дөрөвт нь 6 дугаар сарын 30-ны өдөр амарна. Энэ бол бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хуулийн өдөр. За 7 сарын 11-нд мэдээж амарна. Бүгд найрамдах Монгол ард улсын үндэсний тусгаар тогтносон ойн баярын өдөр гэж. 6-ад нь 11-р сарын 7 ба 8 энэ чинь Агуай Октябрийн баярын нийгэм журмын хувьсгалын баярын өдөр гэдэг. За ингээд Монголын цагаан сар маань одоо явж байгаа нөгөө Ленины төрсөн өдөр эднэртэй адилхан зинданд буцаад нэг ирж байгаа. Одоо Ленины төрсөн өдөр амарч байгаа бол цагаан сараараа бас амардаг болж шít энэ чинь 4 жилийн дараа. За ингээд явж исэн дайнд туслаа. За нөгөөд одоо хийргсэн коммунистууд ахиад нөгөө л юм хийж эхэлж ахиад хоригдолчих. Энэ болохоор 1952 оны. Гэхдээ нэг гонигтай төгшүүтэй Монголын 52 оны өвлийн адаг сарын битүүнд маа удирдагч хорлоогийн чой бас нас бардаг. Яг битүүний өдөр. Ингээд цагаан сарын шинийн 1-ний гашуудлын өдөр болгодог. Дараа жилийнх нь яг мөн өдрийг бас л гашуудлын өдөр болгосон. Иймээс яг дараа жил нь болсон гэхээр 1953 оны 1-р сарын 26-нд ардын хурлын тэргүүлэгчдийн зарлиг гараад энэ жилээс эхлэн цагаан сарыг ажлын өдөр болгодог ахаал.
Энэ хэрэг дээр цагаан сарыг тэмдэглэхийг бүр үүсгэсэн хэрэг болж. За ингээд ахаад 6-7 жил явсан ч гэсэн энэ үед хүмүүс тэмдэглээлсэн нууцаар бангадуулаад, донгодуулаад тий ажлаасаа халагдсан ч хамаагүй тэр орон нутаг дээр энийг тэмдэглээдсэн. Тийм учраас за ерөөсөө тэгвэл ахаал тэмдэглэе гэд 60 оны 1 сард ахин шийдвэрээ өөрчилж байгаа. Ардын хурлын тэргүүлсэн зарилгаар жил бүрийн бэлгийн улирлын хаврын тэргуун сарын шинийн нэгнийг цагаан сар гэхгүй нэгдэлчдийн өдөр гэж нэрлээд зөвхөн хөдөө аж ахуйн салбарт амралтын өдрөөр хардагтаачиж. Ингээ хэсэг хугацаанд хориотой байсан цагаан сарыг нэгдэлтийн өдргээд шин зүүж хязгаарлагдмал боловч бас л нэг тэмдэглэж байгаа. Гэтэл хязгаарсан ивэрэ. За ингэж явсаар хагаад бүр хэдийн ингэсэн ч гэсэн бүр сүүлдээ бол эний чинь бүр одоо энэ шийдвэрийг тоодогч хүн байхгүй. Бид нар бол тэмдэглэнэ гэл одоо бүр энд нь хариуцлага тооцохын чаргагүй бол буцаал өргөн дэлгэр тэмдэглэсэн учраас нэгэнт нөгөө энэ хориотой шийдвэрийг нийт даяараа ингээд хориглоод ах нь нөгөө хориод зөрчөөд ах нь утгагүй болж учраас 88 оны 12 дугаар сарын 26-нд ахаад нэг тогтоол гарч. 88 онд бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдээс тогтоох нь нэгт бэлгийн улирлын хаврын тэргуун сар цагаан сарын шинийн нэгнийг бүх ард түмний амралтын өдөр болгосгоё. Энэ зарлиг гарсантай холбогдуулан бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн хуулийн 61-р зүйлд цагаан сарын шинийн нэгэн гэсэн нэмэлт заалт нэмээд мөн зүйлийн заалтаас эдгээр болно гэсний хассгоё гэд. Ингээд Жамбын Батмөх тэргүүтээ одоо хүмүүс гар үсгээд зураад тамга дарч. За эндээс нэг асуулт гарч ирсэн. Амраа. Яагаад энэ баярыг ингэж их олон дахин хориглох гээд чичрээд байв. Тэр болгонд яагаад монголчууд тэгж амир хэцүү цаг үед бас нууцарч хамаагүй ингэ тэмдэглээд байв. Тэнгүүд ахаад яагаад хориглоод байв? Ахаад яагаад тэмдэглээд байв гэдэг асуулт уран гарч. За энэ зүгээр яг би одоо ингээд Зандагийн сая уншиж өгдөг зүйлүүд дотроос 3 том ажиглалт бас хэлж өгье. Тэгээд миний энэ нэвтрүүлгийн тайлбарыг хэлж явах хооронд саяны 3-таа нэгэд бас харшуулж бодоорой. Цагаад болох юм бол одоо 7хон баяр байна шүү дээ. Лений төрсөн өдөр, Майн баяр, Октябрийн баяр, за үндсэн үеийн өдөр гэдэг. За үндсэн үеийн өдөр бол одоо коммунист үндсэн үлтэй болсон гэдэг. За ингэнгүүт үндсэндээ Монголын ард түмний одоо энэ Монголын одоо тал нутагт амьдарч байсан нүүдэлчдийн уламжлалт одоо зүрхнийх нь сэтгэлийнх нь бүх юмных нь код болоод ингээд сэлбэруулээд үлдсэн 2 том баяр л үлдчих чадсан байна. Нэгийг за осолдохгүй наадмыг болохоор 7 сарын 11-нд нийслэл хүрээ чөлөөлсөн гэж авч үзээд хадгалчихж байгаа. Тэгснээр цагаан сарын илүүдэд байгаа байхгүй. Энэгээр дамжаад ерөнхийдөө монголчууд энэ одоо комментарийн зааварчлагаар энэ комментар чинь зөвхөн Орос биш. Энд чинь коммунист интернационал буюу дэлхийн бүх коммунист үзэлтэй хүмүүс гэсэн үг шүү. Чех, Еврей, Польш, Герман бүгд байгаа энэ дотор чинь бүрээ бүгд байж байгаа шүү дээ тий. Зөвхөн ингээд нэг зөвлөлт холбоод улс нэрийн дор орцсон тийм коммунист интернет комментарийн зааварчлага. Тэгвэл тэндээс ерөөсөө энэ бурангуй бас энэ феодализм гэдэг бид нарыг одоо 10 жил байхад заадаг байсан шүү дээ. Хүндрэлтний хүн нэгдлийн үе, феодалын үе, тэгээд капитализм, тэгээд дараа нь одоо онлынхын дагуу бол коммунизм болоод тэгээд социализм орох хэрэгтэй гэсэн нэг тийм социализм коммунизм. Ингээд эцэг нэг юм дараал ботцсон зөгнсөн юм одоо үеийн зөн шиг юмыг ин зөрчих одоо бид нар буцаж яваад шүү дээ. Өнгөрсөнлөг ухарж явах гэдэг учраас тэд нэр тэрийг тайрыг шийдсэн байна. За ийм учраас ерөнхийдөө одоо баг одоо энэ газар нутг дээр одоо хэллээ шүү дээ. Одоо мэдгэж байгаа бол 4-5 мянган жилийн өмнө байж л байсан байна. Энэ хүмүүсийн сэтгэл бичигдсэн кодыг нь арилгахгүйгээр коммунизм гэдэг үр таригдахгүй мөн нэг ойлгосон байхгүй. Тэгээд тэдний одоо төсөөлөх юм бол зүрх сэтгэл дээр нь газар хагалж агаад хүчээр коммунизмын үрийг тарьсан гэсэн социализмын үрийг тавихтаа энэ дандаа энэ хуучин хамгийн хүчтэй ингэ байгаад идэг бэлэг тэмдгүүдийг устгадаг. Тэгж тарьдаг. Би тэгээд бас нэг цаг хугацааны аяллаа нэг Испани иргэний дайн дээр тайлбарлаж ирсэн. Энд нар бас Испани иргэний дайнаас сурж авсан зүйл байхгүй. Националистууд буюу одоо үндэсний үзэлтнүүд сүм мэдтэйг нийлээд уламжлаа бариад католикоо бариад Испанич маш католик хүчтэй улс шүү дээ. Тэгмүүд манайх буддизм. Эднэр ингэ нэгтчээрээ хувьсгал хийж болдгүй юм байна. Хувьсгал нь ялагддсан байх гэж үзээд энэ одоо үгүй барын цулцыг багт дээр нь бид даралж байгаа тэр устгах гэдэг загвараар Монголд одоо тэр Оросд өөрсдөө хийсэн өөрсдийнх дээр нэмээд тэрийг бид нар лөө экспортлж хийсэн. Ингээд явж байгаа үйл явдал байна. Тэгвэл энэ яаж бидний одоо
одоо юу гэдэг зүрх сэтгэлд одоо ингэж бичигдэж үлдсэн соёл вэ гэдэг тухай ярих гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл бидний одоо Монголд бол хамгийн айлчилсан одоо хүн болгоны мэдхэд Италийн жуулчин Марко Пологийн орчлонгийн элдв сонин гэдэг бүтээлд нь бол монголчуудын аж төрх амьдралыг бичээд түүндээ Монгол ахуй соёлыг дүрсэн дэлхийд ингээ хүрэхтэй цагаан сарын хэрхэн нэмэгдэх талаар дурдсан байна. Одоо яг Монгол татарчуудын ёсонд шинэ он 2 дугаар сар эхэлдэг. Тэд бүгд заншил ёсоор эрэгтэй эмэгтэй ялгалгүй чадах чинээнийхэн хэрээр цагаан хувцас өмсдөг. Цагаан хувцсыг ад жаргалын бэлэг тэмдэх хэмээх тул түүнийг их хийж өмсдөг. Тэр жилдээ ад жаргалтай амар төвшин байхыг бэлэгдэж тийхүү цагаан хувцас өмсөх ажээ гэж. Энэ чинь нэг юм зүгээр л нэг цагаан эмийг өмсвөл сайхан байдаг гэдэг утгаараа биш. Энэ чинь бүр ингээд соёл бодод үлдсэн байсан биз дээ энэ чинь. Тэгэхээр чинь хаан шийдвэр гаргаад биш, ингээ тгийгээд биш. Энэ чинь нэлээд удаан явцсан соёл байгаа даа. Тэгээд тэрийн зүгээр 1200 одоо тэр Марко Поло тэмдэг 1200-аад дунд үеэр тэмдэглэж үлдээсэн байна. Хувилаа хааны ордон орчууд. За тэгээд нэгэн жилдээ их хааны хөрөнгө баялаг улам ихээр аривжин дэлгэрч их хаанд баяр баясгалан хөхүүн цэнгэлийг бэлгэдэг өсөж энэ бүгдийг үлддэг. За мэдээж хаан тус учраас хаанд одоо тий их Монгол улсынхаа сайн сайхны төлөө ирээдүйн төлөө. За ингээд цагаан сарын шинийн нэгний өдөр бөмбөгөөрөө цагаан цусмын аргамах сайхан хүлэгмөрдийг их хаандаа бэлгэлээ гэж. Бөмбөгөөр 100 мянга. Тэгээ энэ өдөр ан араатан жигүүртэн шувуу хатгамал хийлсэн цагаан өнгийн тохож нөмөргсөн 50000 заан авчирнэ гэж. Энэ тэгэхээр одоо за яг би одоо нэгсдүүлсэн байж магадгүй гэж заримдаа боддгийн зарим талаар. Гэхдээ бичээд үлдээсэн зүйлтэй би одоо маргаж одоо тайлбар хийгээд явах тийм ээ. Ямар ч байсан маш өндөр түвшин тэмдэглэдэг байлтай гэж. За одоо Юан гүрний хаан гэдэг ч одоо агуу байгаа шүү дээ. Энэ зэргийн нөөцийг бол цаанаас гарах болно гэдэг нь маш тодорхой байна гэсэн. Дээр нэмээд эн чин тэр заан гэдэг чин цаанаасаа нөгөө нэг түшмэг усудаас одоо ив игдэл сайн сайхныг бэлэгдэж одоо нэг талаараа дипломат ёсоор бэлгэлсэн зүйл байна. За яг тэгээд одоо өөрийн одоо Марко Поло өөрийн тэмдэглэлээс үлдээснээсээ болол Хувилаа хааны ордонд цагаан сарын баяр хэрхэн тэмдэглэдэг байсан цараа хүрэг харж байна гэж. За гэхдээ энэ сонин зүйл одоо яа тэгэхээр Монгол улсын эзэнт гүрний нийслэлийг шилжүүлэн аваачаад цаг агаар соёлын хувьд монголчууд яг уугуул баяраас нь арай өөр дэг жаяыг агуулж суурин соёл иргэншлийн хүрээнд тэмдэглэх болсон үеийн түүхийг үлдээсэн байх шүү энэ чинь. Одоо дайдуу гэдэг тий. Одоо Хувилаа хааны ордны үе тэмдгийг харж байгаа. Эндээс л Монгол эрдэмтэн цэд амьдэрсэн гоо. Хувилаа цэцэн хааны үед цагаан сарыг намраас шилжүүлж хаврын баяртай нэгтгэдэг байсан. Хаврын тэргүүнд цард одоо ёслох болсон бололтой гэж үзсэн байна. Судалгаанаас. Яа гэдгийг бас нэлээд хэдэн итгэлцүүрээр авч үзээд ярьсан. Тэгээ бас одоо Дорж Банзаров гэдэг хүн Монголын шинэ урд намрын 9 дугаар сард эхэлдэг байсан бөгөөд энэ сард тарг илвэг байдаг тул цагаан сар гэх болсон юм гэж. Тэгэхээр яг ер нь бол яг эдний одоо гаргаж тавьж байгаа тэр учир шалтгааны тайлбар бол хамаагүй бодиттой байдаг. Хэрвээ андуураг бол одоо Монголын нус товчоо дээр гардаг штэ. Одоо цагаан сараа тэмдэглэжээд тэгээд алтан орохыг дайлаар мартдаг гардаг. Тэгэхээр энэ бол намар юм байна гэдгийг ерөнхийдөө нотолдог нэлээд том бас нэг сэжүүрүүд байдаг. Адуу мал таргалсан. Тий, одоо юм хомс одоо тарчиг үедээ бол бас эн чин ямар ч дайныг бол хинч хийхгүй шүү дээ. Энэ хинч хийдгүү угаасаа дүрмтэй тий. Үхэхийн цонд нь л биш бол тийм ээ. За энийг бол Цибиков гэдэг бас Монголын нүүлж малчин ардын хувьд мал сөргөний үр төл авч хүч тарга нь эд гүрцсэн намрын сард шинжилгээ тэмдэглэж өөртөө болон мас хүрхтэй нас нэмдэг байсан шүү гэж үтсэн байна. За инхээр бол одоо 3 4 одоо их усүрээс аваад үзэхээр бол энэ тийм байсан юм байна. Хувилаа хаан бол одоо тийш шилжүүлэхдээ тухайн одоо суурин соёлынхаа эргэжил одоо ёс санжлын одоо уламжлалтай нэлээх нийлүүлж одоо ирлиз гэдэг шүү дээ тийм хувилбар гаргаж ирсэн юм байна. Одоо зарим талаар бол энэ чинь ирлиз гэж хэлэхэд хэцүү дээ. Одоо шинжилэлч гэж хэлж болно шүү дээ тийм ээ. Уламжлал шинжилэл хоёр чад хосолж явдаг зарч юмтай. Тий одоо зөвхөн Хятад гэлтгүү Солонгос, Япон, Вьетнам бүгдээрээ л энэ чинь нэг цагаан сартай л байсан бааш тийм бэлгийн тоолол илвэлэрл. Тэгээд төвч далайгаа болохоор монголчуудын шинэ жил одоо Монгол жилийн 4 улирал нэг удаа сүүн сар гэж нэрлэдэг занштай байсан. Тэр сарыгаа. Тэгээд тэрийгээ болохоор ер нь энэ сар юм байна гэж үзээд байгаа. Яа тэгэхээр цагаан сар буюу шинэ оноо цагаан эдээ элбэг дэлбэг намрын сард хийдэг байсан учраас цагаан сар гэж үзэж байгаад баярын агуулгыг шилжүүлээд зөв өдрөн солигдсон болох агуулга уламжлал нь бол хадгалагдаад явж байсан гэсэн. Нэг ийм одоо бас тайлбарууд яваад. Одоо ингээд мэдээж хэрэг түүх самбил хэндвийн дүгнсэн бас дүгнэлт байна. За ингээд одоо эндээс цаашаа гээд явах юм бол
алхахлын ноёдууд бол жишээлбэл цагаан сарынхаа баярыг тэмдэглэхтэй. Жишээлбэл одоо тухайн үед бол яг шууд одоо нэг хараат биш ч гэсэндээ одоо эв найранд хөрш улсууд учраас гээд Манжин хаанд 9 цагааны бэлгээ явуулдаг байсан. Тэр нь сүүлдээ нөгөө нэг эрх юм бодоо тий одоо харилцаа биеинтэйг өрсөлдөх тийм хэмжээний жоохон одоо юу гэдгийг тал засах хэмжээний зүйл болж хувираад цалин пүлүүнийх нь хөшөөрөг болж хувирсан л болохоос биш. Анхандаа бол эн чинь хоёр улс зэрэгцэн орж байгаагаа илэрхийлж манай улсын одоо сайхан баяраар бол эдгээр үлгээгээд бид нар тэднээс дэлгэдэг тийм харилцан бэлэг солилцдог байсан баярын юм байна гэдгийг бол бас одоо түүхийн одоо бичиг дээр үлдсэн байгаа байхгүй. За ингээд одоо нөгөө хөхнөр 100 гаруй улсыг эзэлж авсныхан дараа аргагүй одоо манжуул иргэшээлж штэ бүгдийг тэр орн одоо газар нутгийг. Тэгэхээр одоо бүх Монголын газрын ноёдыг одоо Бээжинд ээлж дараагаар очиж хааны амгалан айлчилж одоо бэлгэсэлт байрж байх журмыг тогтоосон байна. За энэ одоо тэгээ нэгсэндээ эхэлж тийм гарсан үзүүрт сэтгэл нь эргээд одоо журам алав говчуур шиг болж хувирсан гэсэн. Тийм байна. Тэгэхээр альва байсан бол одоо татвар болж хувирч байна. Тийм. Тэгэхээр альва ямар нэгэн санаачлага өөрөө их боломжтой хийхгүй л их аюултай байдаг хэлбэр харагдаж байгаа юм. Тийм байна. Зандагийн төрсөдөр бэлэг өгчээсэн бол зандагийн ардууд би тэрийг өгөх ёстой алба болж эхэлнэ гэсэн чинь харж байна гэсэн. Одоо цалингаас ч суудгаа тий 12 сарын 7 болгонд 100 сая төгрөг авна гэдэг шууд авдаг болно гэсэн үг. Ер нь бол зарчим юм байна. За ингээд мэдээж хэрэг энэ ингээд яваад байгаа зүйл чинь яагаад бид нар энийг ингээд хадвал. Энд чинь бол бид нар яг үнэхээр ингээд одоо энэ баярыг тэмдэглэж анх одоо нэг өдөр нэг хүн зохиосон байж таараа шүү дээ. Ер нь бол энэ бол сайхан баяр юм байна. Энийгээ тэмдэглэж зоонороо тэнийсэн. Энэ үеэс эхлээд баг-багаар уламжлуудаа нэмээд шин дуу хуураа нэмээд ингээд соёлоо ингээд битсээч нэхэд одоо дугуурын оролттой юм утас байдаг бол тэр утас олон утасуудыг оруулж хагаад маш сайхан ширдэг хевс нэгчээсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд өнөөг 1911 он болоод одоо 21 он болоод ирэх үед ээж ингээд нэг сайхан хевс болж гарч ирж штэ. Дээр нь гоё Монголын одоо хамгийн сайхан бичлэг бишэлтэй бүх зургнууд нь орцсон одоо хандаа өлөгдөг ч юм уу хааныхаа ард өлөгдөг ч юм уу те. Яг соёлыг би тийг тайлбарч өгдөг өнөөрийнхөө нүдэнд харагдвал ингэж харагдаг зүйл шүү хийсрэл болохоос биш гээд. За тэгэхээр энэ дээрээр эдэгээ идэх нь байна, дууга дуулах нь байна, ахмадуудаа зоолох нь байна, минь мсаа мэдэх нь байна. Хоорон одоо би энэ дээр бол бүр ингээ ялгааг нь тайлбарж байгаа антропологийн тодорхой одоо үүднээс нь. Тэгээ энэ олон соёлууд чинь ингээд зүгээр ингээд нэг юм гинт нэг юм одоо юу гэдэг гинт тархинд нь орж ирснээр залхуун хүрээч юм уу тэний зан хөдлөж юм уу сонин сандагцлаад хийдэг зүйл биш. Энд чинь ингээд олон зүйлүүдийг одоо соёл болгож үлдээх гэж гаргаж ирсэн заншлаг байгаа байхгүй. Жишээлбэл хоёр хүн муудалцчаад арга ив олохгүй хитрхи бардан байжгаад тэр хоёрыг эвлэрүүлэх хамгийн сайхан аятаа таатай боломж бол энэ байхгүй. Цагаан сар. Тэгэнгүүт хоёр хүн бас хоорондоо ингээд дургу хүрээд штэ. Одоо тэгэнгүүт бөхөө барилдуулаад хин лагаа нэг үзчихдэг ч юм уу хин одоо илүүг үзчихдэг наадмын ч баярч юм ингээд энэ өөр соёлууд яваад байгаа байхгүй. Тэгэхээр эний чинь ингээд тэр хевсэн дээр гэдэг шиг тэр одоо сайхан зотон дээр ингээд одоо хевслэгс гоё хевснэр нэгч яваад 11 онд одоо бов жимзэдом тутагтыг наран гэрэлт төмөн наст богд хаанаар өрөмжлөөд монголчууд богд хаанд монгол улсаа байгуулсны дараа цагаан сараар зарил гаргаж хоригдл нарыг өршөөн суллаж ялыг хөнгөрүүлэн хэлтрүүлж байсан баг. Энд чинь нөгөө нэг яриад байгаа тэр соёлын ч нэг хэлбэр орж байна. Өс зангидсан, ял үлдсэн хүн. Гэхдээ чи чамд ухаарах хугацаа чинь хангалттай байж чадсан болвол бид төрөөс чамайг уучлая гэж уучлая гэж тийм. Энд чинь нөгөө нэг цагаан сарын өмнө ивэ бодож, ив найрамдлаад хийж байгаа соёлын чинь нөгөө нэг хаялга цацлага тэнд очиж өсөрж бууж байгаа хэлбэр байна. Тий. Энэ дээр бид нар уучлах гэдэг үгийг нэг үндсийг зүгээр ярмаар санагчлаа. Ялангуяа нөгөө монгол бичгээ сурж байгаа хүүхд багчууд байвал монгол бичгийг би гайхамшиг хэлэх гээд. Уучлах гэдэг монгол бичгээр агуу чилэх үү гэж бичдэг. Энэ нөгөө үнс нь агуу гэдэг зүйл. Агуу том гэдэг. Тэгэхээр уучлах гэдэг үгийн үнс нь өөрөө их одоо агуу зүйлийг хийх гэдэг утгатай. Ийм гоё үгийн үнстэй байдаг. Зүгээр өршөөх одоо хэлтрүүлэгч биш. Хэлтрүүлэг биш. Уучлах гэдэг үгийн үнс нь тэр агуу том байна гэдэг. Ийм гоё утгатай байдаг. Тий одоо яг наадахны чинь одоо ерөөсөө бид нар ингээд цагаан сар ярьж байгаа бол монгол бичиг ярьж байгаа чинь монгол хичгээр ярьж байгаа ч гэсэндээ бид нар ингээд монгол хэлээрээ ярьж байгаа бүр ингээд тал талаас ирээд Улаанбаатар хотод бол одоо бүрээд одоо тэгээд барах ч юм уу тэгээд баруун нутгийн аялахтай хүмүүс байгаа штэ. Эд чинь үрт монгол хэлийг баяжуулж байгаа зүйл байна. За тэгвэл ч өөр нэг мэдэн штэ саяны утгатай чинь бас нэг сайхан үг байгаа. Уул гэдэг үгийг агуулаа гэж бичээд агуулахыг агуулах гэдэг штэ. Уул чинь маш олон зүйлийг агуулж яадаг ан амтан баялагийг агуулж яадаг ус агуулаа гэж нэрлэлчээд бид нар уул гэж бичингүүтээ Монголын одоогийн хэл дээр болохоор бид агуулахаа тусад нь аваад явчихсан.
Уудам гэдгийг хүртэл агуудам гэж тий. Яг байна. Тэгэхээр за ингээд нэг юм соёл ингээд хэлэх ингээд нэг гоё ингээд нарийн чинь олон хүний ингээд олон хүний гомдол, олон хүний баяр баясгалан, олон хүний харуусал, олон юмнаас ингээд яг ингээд нэг нэвчээд одоо ингээд газрын хөрс рүү яг жинхэнэ нэг хөрсний маш сайхан ингээд цэвэр ингээд артизан цэвэр ус гэд бүрдэж байгаа шиг процесс байхгүй. Тэр олон түүхийн хугацаа ингээд газрын хөрсөөр дамжаад маш ариун цэвэр ус бүрдэж байгаатай адилхан процесс байхгүй. Үйл явц. Тэрийг гэсэн чинь 24 оны үндсэн хуулиар нэг том алдаа гаргасан. Бас нэр нөгөө 24 үндсэн хуулийг гаргахтаа би ардын хууль гэж нэрлэдэг байгаа чинь. Монгол улс анх удаага за яг одоо арчилсан гэж хэлж байгаа боловч бас ингээд ард түмний хоёр хуваас. Хар шар феодал язгуур одоо хүмүүс тэгээ ардууд гэдэг. Тэгэнгүүтээ энэ бүх зүйл дээр ардууд гэдэг хэсэгт англилд ханмарж байгаа хүмүүсээ одоо илүүчлээд нөгөөдүүлээ алагчлна гэдэг загвараар. За тэгээд тэрийг системтэйгээр одоо бид нар ингээд хятах ихлийг нэгэ тавьчихж байгаа байхгүй. Одоо нэг хуулиар баталсан. За тэгэнгүүтээ нөгөө элементүүд нь оршоод байхаар энэ нөгөө ноёдуудыг дуурайгаад байна. Энэ тэрийг дуурайгаад байна. Энэ та баярхад талархаад байна гэдэг ингээд хүмүүс ч бас янз янзын гомдол санал хэлнэ. Хов зөөн тэгээд тэгсээр байгаад энэ чинь янз янзын нөгөө 28 оноос хойш эсэргүү буслаг гарангуут чинь нөгөө нэг за энэ тэгвэл эндээс шашны элементийг хасах хэрэгтэй гэл. Тэнгүү чинь манай цагаан сарын чинь ёс заншил наазах нь 6-аас эхлээд им тариана хүртлээгэл маань им тангаас эхлээл ерөөсөө одоо бурхны шашинтай нэвт холбоотой байна. Битүү. Тэгээ эний чинь тэрнээс салгахад чинь одоо юу бас янз янзын шаардлага хэрэгтэй. Тэнгүүд сая одоо юу бэлэг тэмдгийг устгах. За тэр бэлэг тэмдгийг юу гэхээр энэ бол ардуудын баяр биш. Энэ бол язгууртан феодлынгийн одоо баярхдаг баяр. Бас ламдрын. Гэдэг тэднэр л баярхдаг болохоос та нар бол тэнд одоо юу тэгж идэж чаддгүй гэдэг тийм одоо юу тулгалтуудыг хийгээд тэгээд одоо үндэснийхээ өрн болсон 30 мянган хүнээ тайруулсан хүмүүс чинь бас үг хэлэхэд хэцүү болно. Сөргөхөд хэцүү болно. Өөрөө амьдралгүй болно ч бас хүн амьд явах хэрэгтэй шүү дээ. Үр хөвгттэй бас байгаад нэг хоолтой байхын тулд ингээд дарсаар байгаад энэ таны саний уншиж өгдөг бүх үйл явдал одоо ингээд 40 оноос эхлээд юу хүртэл явчих жоох байхгүй. 88 он хүртэл явчих байна. За 88 онд бол угаасаа ойлгомжтой. Үндэсний соёл ингээд одоо юу гэдэг үндэснийгээ үзэх үзэл сэргээд манайхан чинь бас нэг хэсэг бол цөмөрсөн шүү дээ тий. Дээлэн чицэртэлгээл агуу том болоод хөөргнүүд нь данх шиг том болоод чинь ингээд бас яг хитрхи ингээд 80 жил орчим ингээд юм уу тий 60 жил ингээд дарчхаангот буцаас савлуур чинь ингээд энд ингээд байжсэн савлуурыг энэ уяагийн хүчээр барьсан байжсэн гинжин тасрын ийш хүчтэй савн үстэй бас нөгөө тал руу. Яаж бас тэр нийгмийн үзэгдэл байхгүй. Тэр хүмүүсийг буруу шар харахгүй. Гол нь бид нэр өөрсдөө ухаантай хүмүүс нь энийгээ сайхан яриа залуучуудад зөвөр ойлгуулад ууж иддэг баяр биш. Одоо юу гэдэг архитдаг баяр биш. За 90-ад донд бол архитдаг баяр гэсэн шүү дээ. Тэгэхээр харахгүй нөгөө үлэн байсан учраас. Тэгээд явандаа тэр чинь нөгөө за энэ бол илүү ачаа өсөх баяр болж ингээд хүн чинь угаасаа өөрөө ингээд тэнэг амтан биш юм болохоор бас ингээд сургамж аваад тэгээд одоо жишээлбэл цагаан сараар одоо сүүлийн миний мэдхийн 7-8 цагаан сараар дамжаад бол ер нь хөвгчдүүд л цагаан сараар арх уухгүй гэж ярьж штэ. Тий. Үс нэг шилээр хавдын дуусахгүй юм чи. За тэгээд тэрийгээ бас энэ нэгдэлтийн баяр гэж нэрлэдэг чинь бас цаана их залтай. Эхлээд яаж байгаа нэг за яг одоо ингээд юу яая. Ард түмнийг бас ингээд гондоод байгаа учраас гээд чинь нэг дэлхийн 2 дугаар дайны үеэр зөвлөл холбоод улс руу бас маш их юу өгсөн байгаа штэ. Тусламж хагас саяад адуугаа өгсөн байна. Өчнөө олон одоо дээл дах хувц сунар дотор болгоно нэг ширхгийн папирос тамхи хийж өгдөг. Бүр ийм соёлтой. Тэгээд одоо алт малтыг бол одоо олзуурлаад өгсөн байна. Одоо жишээл зөвлөлтийн танкны хошуунд байдаг нөгөө нэг хоёрыг нэвтлэгч. Тэр чинь одоо юу ихгүй тонгстен гэдэг юу лээ нэр монгол нэр. Тэр чинь бол одоо Монголоос орж явдагсан байна. Тэгээ яг одоо хоёр янзын байгаа шүү дээ. Одоо дэлбэрдэг. Тэгээд танкны хоёрыг нэвтэлтэйгээд тэр хоёрыг нэвтлэг цомных нь үзүүр нь тэр хоёрыг нэвтлэг тэр юу нь болохоор танкстен гэдэг нөгөө зөвлөх нэр нь орж ирдэг. Тэр үл яг Монголоос олзорлж болж байсан. За тэгээд энэ хүмүүс чинь ингээд зөвхөн дайнаас гадна ган гачаас гадна хамаг юм ийшээ өгчөр чинь гундхан болж ирэнгүүт нээж өгөөд тэгээ нөгөө нэг тэр цагаан сарын битүүний өдөр гэдэг өдөр нь ингээд нөгөө нэг хөдөрдөг чинь алж одоо хөнөөцсөн гэдэг хавгалгаар нь нас барсан мэдээрэнгүүт энэ баяр ерөөсөө өөр утгагүй юм байна муухай юм байна гэж үзий ядах бас нэг тэнэг бодлоод орж ирсэн байх магадaltaй. За ингэж явж байгаа 60 онд нөгөө нэг нэгдэлчдийн баяр гэдэг байгаа чинь за нэгдэлд орсон хүн бол тэмдэглэж болдог баяр шүү. Ховийн өмчтэй хүн бол хэцүүхэн баяр шүү гэж ялгаж өгч байгаа байхгүй.
Дахиад бас тэр нэг үнэрэн салахгүй яваад байсан. Тийм ээ. Гэтэ ямар ч байсан гэсэн малчин бүгдийг ингээд хүчээр туугаад одоо хонь шиг хашаанд оруулах гэдэг чинь нэгдэл ингээд оруулсны дараа бол бүгд л нэгдэлж татчих шүү дээ. Тэнгүүд энэ чинь яг бид нар жоохон бодлоо яг тийм байсан. Хөдөө хүмүүс баян тэмдэглээд хотод цагаалаад хотод болохоор тэр өдрийнх нь одоо өглөөн нь тэгээ тэр үед чинь 6 өдөр ажилладаг байлаа шүү дээ. Тэгээ шиний нэгний өглөө заавал 9 цагаас сонсгол хийлгдэг. Олон улсын улс төрийн байдлын талаар мэдээлэл өгдөг тийм ээ. Тэгээ тэрийн нөгөө нэг тухайн байгууллагын намын хорооныхын дарга нь өгдөг. Тэгээ хүмүүсийн бүртгэдэг, өвчтөө чөлөөтэй цагийг хяндаг. Тийм байсан шүү дээ. Тий одоо тэгээд орой ягаад эрт тарах марах тэр хагасаа өдөр байх юм бол бүр баг хагас өдрний баг байлгамааргүй хүртэлтэн гэж байлгаж байгаад явуулдаг. Тий нэгжлэлийн баяр гэдэг одоо цагаан сар тэмдэглээд тэнгууд их залтайгаар эдэр чинь бас чөлөө аавна ямар нэгэн байдлаар тий нөгөө ихэнх ээж аав нь л эмээ өвн хөдөө байгаа юм чинь ахаад сайхан баярлах нөгөө боломж гарч ирэнгүүт ингэсэн байгаа бүр цагаан сарын баяраар бүр ажлыг яс бүртгэдэг. Заавал бүр хинт чөлөө өгөхгүй, өвчтөө өгж болохгүй. Тэр нь амралтын өдөр хэрэг таарчих юм бол заавал тэр байгууллага цасны баяр юм уу зугаалга заавал хийнэ. Яг л тэггүй бол тэр чинь гэлс хөдөө яваад аав ээж дээр очиж золгочих гээд байгаа юм. Тэгээ хангаатад очиж гулгана. Тэрэнд очиагүй хүнийг намын бодлого шийдвэрийг эсэргүүцэж ажил талсан тоосч энгийн үеэс илүүтэй шийтгэл оноо нэтэргээд бүр бодлогоор хавчихсан байна. Тэгээд одоо энэ бүгдийг одоо нэгжлийн баяр нэрийн дор тэмдэглэж явсан энэ зүйлийг өөрчлөлт байгуулалт гэдэг одоо өөрчлөлөө гэдэг тэр одоо нийгмийн үзэл санааны салхи сэвэлзэд ирэнгүүт оюунгой гэдэг нэг одоо зохиолч байдаг шүү дээ тийм. Эс оюун. Тэр болохоор одоо мартаж болсгүй заншил гэдэг нууцдах нь тэмдэглэдэг тэртээ тэргүй нууцдах нь тэмдэглэдэг баяраа ил тэмдэглэл ямар вэ гэсэн нийтлвчээд. Одоо 88 оны 2 сарын 4-ний өдөр. Тэгээд тэрхүү нийтлэлтэй цагаан сарын шинийн нийгэм маань олон хүний сэтгэлийг зовоосон өдөр болжээ. Эцэг өвгөд маань бидэнд олон сайхан ёс заншил өвлүүлсэн. Түүний нэг нь хаврын тэрүүн сарын шинийн нэгний өдөр ахмад настантайгаа ёс төртөө золгодог явдал юм. Төрөл төрөстэйг ингэж золгон мэдлдэг байсан ячаар монгол хүн 9 үеэ мэддэг байсан гэлцдэг. Ийм болохоор төрөс төрөстэйг гэр бүл болох цус ойртох зэрэг буруу үзлээс үзэлч бас гарддаг байсан. Энэ үед гэхдээ энэ социализмын үед бас нэгдэлчээд ингэнгүүт нөгөө нэг хөдөө орон нутагт цус ойртолт нэлээх үзэгддэг болсон байхгүй. Тэгээ тэрийг сүвлэж үчгтээ манай нийгмийн асуудалтай ч гэсэн холбоотой шүү наа чин тийм болохоор шинжилгээ хийя буцаагаад одоо тэр коммунизмын үеийнхэн бас буруу юмнуудыг зөвөр шинжилье гэдэг тийм зоригтой бичсэн байгаа байхгүй. Тэр ихтэй их залхитай бичсэн байгаа тийм ээ. Ингээ монголчууд олон зуун жил тэмдэглэж ирсэн уламт баяр цагаан сарын шинийн нэгний ёслыг идвгээ цээрлэж нэгдэлчдийн баяр гэдэг орчин үеийн цагийн нэр зүйлгэжээ. Цагаан сараар шинэлэх гэдэг бол маань зөвхөн малтай хүний баяр биш бүх ард түмний хүндэтгэлд баяр байсан билээ гэж ярьсан. Одоо ингэж бичээд одоо энэ нь амралтын өдөр болоход бол маш том хөшүүрэг болсон юм байна. Яг тэгэхээр тухайн нийтлийн дараа хүмүүс ингэ нэг нийгмийн яриа гэж үздэг тийм ээ. Одоо хоёулаа хүмүүс ч юм уу тамхитж байгаа ч юм уу ингэ нэг сайн маа уужхтаа ер нь бол эртээ ирээсээ л бид нар ингэ ярьдаг тэмдэглэл байсан шүү дээ. Чингис хааныхаа нэрийг ярьж чаддаг болцсон байсан байх бас. Тэгээ тэр үеэс тэмдэглэжсэн тэрийг аль түүхчид одоо ил бэнтгээс амирхийн баримтууд олоод яг ингэ тэгээ чи нэг одоо нэг 8 сар орчим гэж яригдж байгаа тэгээд шийдвэр нь гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас тухайн нийгмийн сэтгүүлч нар гэдэг хүмүүс ямар ухаантай бас нийгэмдээ ямар үүрэгтэй хүмүүс байсныг хэлтгэж байгаа зү. Хэдий ингээд нам төрийн үнэн сон дээр муу тэг хөдөлмөр сон дээр гардаг байсан ч гэсэндээ за одоо тэгээд би энэ баярын бас нэг яагаад ийм хүчтэй ингээд одоо баг амьдралгүй болохоор цалингүй болох торгуулах тийм ээ одоо ирээдүйн карьергүй болох эрсдэл байсаар байхад хүртэл ингээд тэмдэглэдэг байгаад байгаа тэр соёл гэж зүйл чинь нөөсөө яриад байгаа тэр нэг 2-3 мянган жил ингээд хийгээд авчихсан уламж соёл зүгээр нэг 60 жилийн дотор арилддаг хөт чинь яа харахгүй. Би бол үнэ л хэлээ. Манай өвөө эмээ хоёр бол Улаанбаатарт байдгүйсэн. Би л ухаан мэдрэл орсон цагаас л хойш цагаан сараа бууз хийгээд золгоол идж уугаал гэртээ хардаг гэсэн. Бэлгээ аваад энэ бол юу нэ тэр үнэ. За хоёулаа энэ талаар ярихаас өмнө хамтран ажиллагчаа танилцуул тээ. За нэвтрүүлгийн захиалагчаа бүр. Энд чинь язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлж DDH компани. Ер нь уран бүр оюуныг гэрэлтүүлнэ гэдэг баг шүү бүр компани уран. Их гоё шүү дээ оюуныг гэрэлтүүлнэ гэдэг. DDH компани одоо өөрсдийн нэг брендинг философи ингээд бүр илүү гоё болгоод илүү шинжилж байгаа. Тэгэхээр энэ юу болж байгаа хэрэг хөдөө орон нутагт байгаа хэрэглэгчд байгаа шүү дээ. Хөдөө орон нутагт чинь одоо бас зарим газар ийм одоо энэ интернет хүрхүү эсвэл ийм сувг хүрхгүй бол тэр чинь бас олон мэдээлэл хоцрогдож байгаа тийм. Тэр DDH компани яг хөдөө орон нутгийн одоо хэрэглэгчд нэлээд хүрдэ шүү дээ. Тэр хөдөө оронд байгаа хүмүүсээ болохоор үнэт зүйлсээ хадгалагчд гэж өөрсдөө тодорхойлоод байна.
үнэ зүйл сайхан соёлын өв тэгчт юм шүү дээ. Яг тий. Соёлын өв тэгчт. Тэгэхээр энэ их таалагдж байна. Тэгэхээр тэд шинэ үеийн нүүдэлтийн соёлыг түгээж байгаа. Дэлхийд таниулж байгаа тэр соёлын гүүрэн болж байгаа шүү дээ. Тэгэхээр дээдээс яг энэ бас гүүрэн байхыг хичээж байгаа. Яг тэр одоо хөдөө орнуудад байгаа бас дэлхийд дахинд бий болж байгаа. Яг энэ гүүрэн дээдээс гэдэг. Тэгэхээр ийм гоё философт болж. Тэгэхээр энэ бол ер нь гоё болно. Энэ логиктэй л юм. Тий. За энэ чутгаар тэгэхээр Монгол түмний их соёл, өв соёл шингэсэн цагаан сарын тусгай дугаарыг та бүхэндээ дээдэш компани зүгээс ингээд зориулан бэлтгүүлж хүргэж байгаа шүү. За одоо тэгвэл одоо би бол одоо энэ тэгж ёслолтойг ингэж мэдлдэг гэдгийг одоо дахин одоо 11 дэх мянган удаа яриад явах гэдэг шиг тэгээд гол нь одоо би энийг нэг юмар нь ойлгож авмаар байна. Нийтээрээ тэг үр хөвгттэй болон одоо дүүнэртаа тэгээд ер нь нийтээрээ ч гэсэн ойлгочвол зүгээр байгаа. Ингээд 6 хэсэгт ерөнхийдөө хуваагдаад байгаа. Жохон нуршуу бич магадгүй. Гэхдээ 6 сайн ойлгох юм бол яг шинжилгээ онцгой хандах юм бол 6 өөр одоо 6 талд шоо шиг тэгжээж нэг юм бүтэн одоо дүр зураг бүртгэхээр юм үндэсний орчхон үндэс гэдэг төрлийн гарч ирж байгаа. Альч талаар унсан энэ бол Монгол. Альч талаар унсан Монгол. Тийм. Одоо энэ бол одоо зүгээр ингээд нэг юм одоо 6 ухаанлын ингэж явснаа ингээд нэг өдөр так гэд нэг салют буудуулаад маргааш нь болдог баяр биш. Энэ бол монголчуудын соёл иргэншлийнх нь одоо код гэдэг. Одоо соёл иргэншлийнх нь одоо өвнө гэдэг. Яа тэгэхээр би нэг юм анзаараа. Би ямар нэгэн баяруудтай харьцуулах гэсэн. Гэхдээ шинэ жил болохоор ингээд тогтолж жагаад нэг сарын 1-ний өглөө нэг тийм гонхтой ч юм уу ингээд нэг юм болчихдог шүү дээ. Цагаан сарын баяр ч болохоор ингээд хүлээл түжиж байгаа л буу цааш гэж юм болж байгаа. Яг тэмдэглэж эхлээл маргаашнаас эхлээл баг бити дуусаасаа гимээр баг үргэлжлэхтэй нэг хэсэг. Тэгээд хоол унд нь хэлбэгдээ хүмүүстэйг уулзч юм. Тэгэнгүүт эн чинь нэг хойнлын баяр биш ээ гэдэг өөр өнцгөөс харагдаж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо зүйл нь одоо зүгээр нэг шинэ жил бас юм аа. Энэ бол одоо цаг хугацааг ойлгох арга гэж. За одоо Георгийн хувианлыг байж хад бид өөрийн хувианлтай. Тэгээд энэ яагаад тэгэхээр яа харахгүй цагаан сарын шинийн нэг хэсэглэл дуулаараад ирдэг гэсэн. Яг даархаа билэл ирдэг. Энэ чинь зүгээр нэг юм таавар биш байхгүй. Чинь яг бүр судал шинжилгээ байна шүү дээ. Тийм нөтлөн бүртгэсэн шүү дээ 2 сарын 20-нд цагаан сар болно гэсэн чинь өстө бууз хөлдөггүй мөлдөггүй. Тэр болтол мангар хөдөн байжгаад хөлдөөж жагаад тэмдэглүүлсэн. За тэгээ нийгмийн харилцааны ёс гэж. Яадаг вэ гэхээр цагаан сараар хүмүүс ингэ зологж штэ. Тэгвэл ингээд хүндлэлийн харилцаа ахмад нь залуудаа юм сургадаг, залуу үеийн хойчсоос юм суралцдаг, хоорондоо мэдлэлдэг, юу болж байгаа бүтэн нэг жилийнхаа мэдээллийг солилцдог. За яг одоо бид нар өдөөдөр ингээд нэг дор байгаа учраас ингээд өдрөөлөн уулздаг хүмүүс байж болно. Тэгтэл одоо энэ чинь уламжлалаараа бол одоо өөрийнхөө мал аж ахуйг хадгуулж явж байгаа тэр өөртөө бол уулзч чаддгүй хүмүүс нэг уулзахдаа за юу болов? Ямар зовлон гарав, ямар бэрхшээл гарав, ямар ад жаргал гарав, яаж тэмдэглэн даван туулав? Би эндээ туршлага болцсон. Өөр тэр чинь нэг хадаг тавьж байгаа чи хүртэл би мэдлэгээс чи навмаар байна гэсэн санаа. Нөгөөдг нь би чам мэдлэгээ өгмөр байна, туршлага гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо харилцааны ёс чинь эхнэр нөхөр хоёр хоорондоо яаж харилцах юм? Гэрийнхээ хаана урилах юм? За ах トゥ хоёр яах юм? Үеэлүүд яах юм? Одоо бүлүүд яах юм? Чи зүгээр ингээд нүл одоо нүүдэлтийн код явж байгаа байхгүй ингээд. Ингээд кодлцсон. Тэгээ одоо бид нар бас нэг үеэлээс цаашаа гарч чадахгүй байгаа шүү дээ. Тэгтэл одоо аавын талынхаа бол үеэлгээл, ээжийнхээ талынхааг болохоор бүлгээл явчихж байгаа байхгүй. Энэ чинь ингээд цаашаа өшөө болон задраад ингээд аачгүй жичгээд ингээд өшөө ингээд монгол хэл чинь хэрэглээнд улам нэвтэрж орох тусмаа монгол хэл чинь баяжхаараа монгол хэл өөрөө дархлаа нь өндөр бол. Хэлний дархлаа өндөр болохоор юу сайжрах вэ? Тусгаар тогтлын баталгаа өндөр бол. Яг үнэ. Ингээл эчин тэгэхээр бидний ер нь бол ингээд хөдөлж авч явсаар байгаад соёлоороо дамжуулаад бид нэр тусгаар тогтнолоо ямар одоо тийм мундаг ард хүн байсан юм бэ? Бид нар бус дэлхийн бусад дурын одоо ингийн Жон, Жорж те одоо Мариаднаас юугаар ялгаатай гэдгийг харуулах хамгийн том дэлхийд өгж байгаа илгээлт мессеж ихгүй юу? Энэ ард түмнээс ингэ өгч. Одоо энэ илгээлтийг чинь сая нэг physical age-ийн залуучууд үзүүллээ шүү дээ. Нэг удаа үзүүллээ шүү дээ. Энэ шиг бид нар жил болгон үзүүлдэг 3 сая монголчуудаар үзүүлдэг нэгэн үзүүлэлтээр үзүүлдэг баяр ихгүй юу? Тэгээд наадмарын үзүүлж шүү дээ. Тэгээд цагаан сараар үзүүлж байна чи өвөл зуны 2 том соёл явж гин гэсэн хосолцсон. Яг 2 хүний 2 хөл шиг болсон. За ингээд ёс суртахууны тогтолцоо гэж. За нөгөө яриад байгаа. Одоо юу тийм хин нэгэн жоохон одоо дуртай хүн байх юм бол ахмад нь хилээ жоохон татаж өгөн те. За энэ нэг жоохон татжул зүгээр дээ бас энэ яриа хөрөө нордын хөвөл чинь ингээд нэг балансууд байна шүү дээ. Зөвхөн тэрнээс гадна ихлэ за энэ нэг хүүхэд чинь сайн явж гин үү муу явж гин үү чинь өмс зүүж байгаас эхлээд харагдана.
юун дээр алдаад байна. Ховсон сонссон тэрний талаар муу сайн ховоо тэрнээс үнэн юм уу худлаа юм уу чи яасан ийс ингээд асууна. Би юундээ санаа сэтгэл тавина. Би ч гэсэн Ахмад хүнээ хараад за манай хүн ч бас нилээ ядарч байгаа юм биш үү гэж мэдэн зүгээр жишээ тийм үстэй. Энд чинь ингээд дотроосоо шууд ингээд уншигдчихэж байгаа шүү дээ. За хөгшөржээ. Хөө ямар том болоо вэ чи юм гээд хүүхдүүдийг тэгдэг үстэй. Тий одоо 365 хоногоос хамгийн их ажилд ордог өдөр цагаан сар гэдэг шүү дээ. Нөгөө бөөнөр цуглцсан. Тийм. Тэгээд хамгийн том нь хамгийн одоо хүчтэй сулдаа том нь багадаа ингээд энерги ингэж ийм харилцаа үүсгдэг. Яг үнэ. Ялангуяа ямар ч бизнес явахад бас нөгөө өөрийн гэсэн хүн гэж нэг угаас нэг ойлголт байдаг да. Ер нь тий. Нэг хамаатан садны хүн байхаар нэг ажилд ороход магадлал нь бас өндөр болол гэдэг. Энэ бид нар л өөрсдөө л ингээд болохоос чи угаасаа бүр ингээд монголчуудын генд нь бүр шингэцсэн зүйл байхгүй. Тий. Тэгээ байгальтай харьцах философи гэж гүн ухаан. Байгальтай харьцахгүй ухаан гэдэг нь яадаг вэ гэхээр одоо бид одоо зүгээр хөдөө гараад уул хад тэгэл мөсөндөө явбал хонороо хариулаад хоньны ээлжтэй хүүхдээ явуулаад тэгэл оройн өглөө нар мантаа үзэл өчн нэг юугаа тоглоод нэг алаг мэлхийгээ тоглоод ингээл тэг хорол молоод эчин нь бол ингээд нэг юм соёл болчих واخ. За тэгээд наацх нь одоо хамгийн том хууц эргэж ийн гэдэг байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд угсаатны өөрийнх нь тодорхойлдог. За одоо нүүдэлчин угсаатай одоо монголчуудын бид нөгөө түрүү дэлхийд харуулж байгаа юм одоо илгээлтдэг. Тэгээ эн чинь нэг юм жоохон яагаад ингээд гадныхан ирээд бас ингээд гаднаас хараад их мэддэгдэггүй. Нэг за ингэсгээд ер нь илээд яваад байт юм бэл. Тэгээд нэг 100 Монголд ирсэн нэг хүн юм уу цагаан сараар нэг ирээд айл дайлуулсан хүн тэр бууз мууз амар дурталчдаг байхгүй. Тэгээд Монголд ажиллаж байгаа гадных нь бүгд дуртай байдаг. Хамгийн дуртай хоол чи юу гэхээр л баг бууз хойшрол ирж байгаа. Тэгээд нийс салааттай гом гоё шүгээд тэндөө л идчихдэггүй. Яа тэр чинь нөгөө нэг одоо жишээлбэл яг би энэ дээр бол ямар нэгэн хүний бас ядж ухаар нь яаж байгаа юм шилээ. Гэтэ зүгээр энэ нөгөө нэг байгальтай харьцах хэрэгтэй хүүтэн одоо тэгээд өтөө ингээд дуугаа юм уу хоноо хариулж байгаа хүүхдүүл жоохон үеиг явахгүй болохгүй. Тэгэхээр тэр хүүхдэд зүгээр нэг цай биш сүдэ цанд нь жоохон одоо нөгөө нэг шар тос хийгээд өгч хүртэл өөрөө тусдаа асуудал болчиход байгаа байхгүй. Инхээр нөгөө хоолны соёл нөртөл өөр. Тэгээ бид нар мэдээж хэрэг би бол одоо бас гадны хүний хотод сурж байхдаа хоол хийж ичсэн. Хүнддэг юм бэл. Үнэхээр л хүнддэг юм бэл. Аргагүй. Энд дээр болохоор яах ч ингээ болоод байдаг. Энд чинь ингээ өөрөө бас нэг соёлууд нь яваад байгаа байхгүй. За ингээд одоо цагаан гэдэг бодлогот бол зүгээр нэг юм цагаан учраас нэг цасараа цагаан болцсон гэдэг байгаа юм өнгөний баяр биш ээ. Энэ бол одоо монгол хэлний одоо хэл зохиолын уламжлалт болохоор цагаан сэтгэл гэдэг үнэн шударга. Цагаан эдэгээд амьдралын их бүлэг. Цагаан мөр гэд зөв зам, цагаан үйл гэд буян, цагаан хил гэд эв найрамдал байдаг. За тэгвэл эв найрамд гэдэг нь яадаг вэ гэхээр нөгөө төрөний ярьдаг нийгмийн гэрээрийнх нь суурь нь бас болж байгаа зүйл. Яагаад тэгэхээр муудалцах юм бол сайндч чаддаг. Сайндалцсан бол хоорондоо улам нөхөрлөөд одоо өөр хүүхдээ ч юм уу хин нэг ажил төрөлд оруулдаг. За чи ингээ ийм тохиолдол байгаа шүү дээ. За энэ нэг юм жоохон ажил төрөл олдохгүй хэцүү байна. Энэ одоо бас жоохон ингээд за багтаа яаж магаад ингээд бас ажил төрөл муутай. Ихснэр нийлж хагаад лизингээр нэг прус авч өгöd. Тэгээд тэрүүгээр ингээд такси мэсэж явдаг одоо тийм цогцлогоноос байна шүү дээ. Эцэг тэгээд нөгөө нэг цагаан сарын л нөгөө нэг буйнаар бий болж байгаа л одоо хэлбэр байхгүй. Тэгэхгүй бол яг Европын айлуучийг 5 тишээ хараа суудсан хүмүүсээс тийм одоо нэгнийгээ инэрх ч юм уу нэгнийгээ туслах яг энэ чинь нэг хоёр талтай. Гэтэ нэг нь дандаа тэгээд байхгүй шүү дээ. Чинь бас тэрэнд ч ач санах хэрэгтэй. Энэ чинь нөгөө нийгмийн гэрээ байхгүй. Би авсан бол өгч сурдаг байх хэрэгтэй. Ингээд би нөгөө яг харилцааны ирэмб гэдэг шиг. Яг үнэ. Одоо тэр нэг амжилттай явж байгаа бизнесмен багада бас энэ цагаан сараар л нэг л одоо нэг нөгөө юм хийсэн л байгаа шүү дээ. Нэг өөрийнх нь аав ч юм уу өвөө ч юм уу. Тэнгүүд одоо амжилт болонгууд тий за хүүг чинь би нэг өөр дээр авч над дээр хүн болог энэ төр гэдэг яриа Монгол хэлэн л байдаг шүү дээ. Одоо тэгэл одоо самадан саднангаас ирээл хөдөөнөөс ирээл ах эгчиг аав ээжиг дагаж явбал амьдралдаа хүрээл өөртөө ингээд одоо айл толголоо сайхан явж байгаа хүмүүс зөндөө. Энэ чинь зүгээр нэг манай гэр юм уу манай хамаатны хийж байгаа үйл биш байхгүй чинь бүгд байж идэг зүйл. Тэгээ дээр нэмээд ерөнхийдөө зүгээр одоо ч гэсэндээ тэр соёл нь алдагдаг уус тийм хүлээлт байж л байгаа. За тэгээд одоо энэ ч одоо нэг яг та нар яг ингэж ёсол инг тэг гэж төрөөс нэгч хууль дүрм гаргаж биднийг одоо ийм байлгаа журм батлаагүй шүү дээ. Гэхдээ бид нар өөрсдөө ёс заншлынхаа одоо хууль одоо эмгч журмдаа захирагдаад за муухай ярихгүй. За золгоноо ахмадаа хүн та дээрээ суу.
Чи одоо бүр цагаа тулах юм бол одоо суудлын хүртэл ялгаатай шүү дээ. Хаанд хэнийгээ суулгах нь хүртэл. Гэх мэтлээ. Ингээд өөрийн гэсэн гэдэг юм нийгмийн гэрээ гэдэг одоо тэр Жан-Жак Руссогийн нэг сошиал контракт гэдэг шиг манайс нь өөрсдөд нь үүссэн нүүдэлчдийн нийгмийн гэрээ явж байсан байгаа байхгүй. За яг тэгээд нэг энэ гэрээний код нь одоо нэг тодорхой хэмжээнд коммунизмын тэр юунд таарахгүйс учраас л энэ чинь хөрөж хийх гэж их оролцсон. Тэгээд бас нэлээд их эрэмдэг болгосон тал байсан. Харин ч одоо бас олон одоо мундаг түүхчдийнхаа эрдэмтдийнхаа буйнаар одоо энэ чинь бас маш сайн сэргээс гадна бид нар буцаагаад юу руу авч чинь гэхээр хэрэглээ талаасаа энэ бол хэрэглээний баяр биш маяг дөрөв тал руу маш сайн хөтлж чадчих байгаа. Одоо удахгүй би бол өдөд энийг ер нь бол нэлээх тийм нэг юуны баяр болно гэж харж байгаа. Одоо эдийн засгийн эрхчлөө тусгаар тогтнолын төлөөх баяр болов гэж болох болов гэж харж байгаа. Жишээлбэл бид нэр 90-ад онд картын бараатай хоол хүнс ховор үед бид нар бид хаанаас хоол олж ид болох вэ? Тэрнээсээ бид нар зөөж идчихсэн шүү дээ. Тэгэл Оросоос авчраал, стимер бол бох авчраал, сникерс авчраал, урдаас тэгэл сахар махар ирэл тэгэл тэрийг ингээл одоо тэгж бид нар чинь сүүлдээ нөгөө нэг ямбан ихтээд одоо үүдээ жоохон нөгөө нэг мугуудл ихтээд ирэнгүүтээ баярхлан ч юм уу ихтээд ирэнгүүтээ нөгөө данх шиг хөөрөг мөрөг байдаг нь ихтээд ирэнгүүтээ одоо тэгээ нөгөө ирээнийг нүүлгэж эхэлдэг чинь тэр байхгүй. Одоо уул нь бол одоо тэрэн дээр жоохон соёлын одоо шийдэл гаргаад шинжилэл хийчихэд бид нар энийг заавал тийм болохгүй болцоод таахгүй. Одоо яста гайг болж гинөө. Нэг хэсэг бас солиорсон. За би тэгтээ чамд нэг юм асуу. Яагаад ер нь одоо хүртэл ингээд нэг арх барьж золгоод идэв штэ. Тэр юунаас гаралтай гэж бодож байна? Тэгэхгүй тэр картын бараас л хэлгүй. Ер нь бол тийм яагаад тэгж бодсон гэхээр өвөө мань хөрхөө ингээд даал гарч чинь бас байн хөдөө байгаад гэцээ. Тэгээж гэртээ очирсан. Яг тэр үеэр картын барааны үе таарад. Ээж тэгсэн чинь нэг уралдсан өвөөг ингээд манай ээжийн өвөө байхгүй миний бүр илэн цөвөө гэсэн үг. Ээж бүр өвөөгөө ингээд хөдөлсөн загинцаа орж ирж байна. Өвөл яасан гэсэн чинь годомч шаг зараад зогсож ийн гэнэ манай өвөө. Яасан гэсэн чинь нэг хідэн хүүхдүүдтэй энийг нэг мөнгө болгоод оронд нь гоё чихэр мэхэрл авчий гэж бодсон гэнэ. Нэг сэтгэл нь амар цагаан. Харин хоёр ширэг архийнхаа архиа зарж явах тий. Тэгээд сая тэр санаанд орсон. Тэр тэгээд нөгөө нэг санаа нэм юм л да. Зүгээр тэр картын бараанаас ч өмнө нөгөө бас ингэ барьдаг ёс юусэн өгөөд идэв. Тэрний яадаг гэхээр нөгөө нэг ховор учраас. Тэгээ ховор учраас тэрийг авахын тулд ар өөрийн хаалгаар авдаг бас нэг юм араас нэг ажил явдалтай. Манай монголчуудын хэл дээр нөгөө нэг ажил хөөцөлтөн гэдэг нэг ажил байдаг шүү дээ. Яг юу нэг тодорхойг нь ажил. Яг тэрэн шиг тийм. Тэгэхээр Ахмад хүндээг хүндэтгээд энэ хүнийг нааш цааш нь явуулж яхаар ширээн дээр өнгөтэй өдтэй юм байж гэж бодоод ялангуяа их дотно аав ээж хүндэлдэг хамгийн том хүндээ шахах баг бүх айлт гэхгүй. Тэгээд нөгөө нэг шаг магийнхын үнээр хамаагүй дамын үнээр ч хамаагүй авчраад тавьдаг тэр үе байхгүй юу. Тэгээд тэр нөгөө нэг ингэдэг юм байна гэх хүүхдүүд жоохноос харсаар байгаад одоо ингээд систем шиг бодоод идэг. А уул нь бол тэр нь заавал их шаардлагагүй. Одоо л мөнгө нь өжөөл дурын дэлгүүр рүү ороод хүрэлтэж гисэн аваад гэртээ тавьчихж байгаа зүйлийг бас тийх чинь өөрөө жоохон одоо жоохон одоо юу гэдэг соёлын хувьд бол бид нар шинжлэхтэй үйлдэлүүд энийг болчихж байгаа зү тийм ээ. За тэгээд одоо цагаан сараар хүмүүс овг угсаа өвг дээзээ гэр бүлийн холбоогоо сэргээдэг гэдэг чинь одоо гэр бүлийн холбоо сэргээдэг гэдэг чинь нөгөө нэг чиний ярьж байгаа нэтворкинг болдог гэдэг чинь байна. Хоорондоо яриад одоо хамгийн бүр ингээд заавал одоо тэр ажил төрөлд оруулах нь хаашаа. За миний хүүч одоо юу сурч байна? Ямар хичээлдээ дуртай байна? гэдэг нэг ахмад нь чинь голчтой байгаа шүү дээ. За чи тэгвэл ер нь тиймэрхүү хүн болох юм аа да. Тэгж явуул нэг тэгвэл зүгээр дээ гэдэг хан хэлдэг шүү дээ. Тэр чинь амьдралд аюу их том бас нэмэр болдог байхгүй. Хүмүүс чинь ингээд нөгөө нэг дуулж хурдаал за чи ч нэг юм жүжигчин болох юм байна, дуучин болох юм гэдэгчтэй адилхан за чи ч нэг юм ч болох юм байна, чи жолооч болох юм байна. Одоо бол мэдээж хэрэг юм хөвцсөнлөр арай тийхгүй л дээ. Гэхдээ ер нь бол хүн ингээ за би ч залуудаа бас тэгжсэн, тэгж алдчихсэн энийг хуваалцахаар тэндээс нь за амьдралын одоо нөхцөлд одоо ийм хүн шийдвэрүүдийг би буруу гаргах болохгүй юм байна. Тэр бах тэгээд тэгснээр тэрийг алдсан учраас тэрийг харамсаж ярьж байна. Тэгэхээр тэрнээс нь хол байх хэрэгтэй юм байна ч юм ингэж эн чинь өөр ингээ хичээл болчих жоох. Тэгэхэд эн чинь нөгөө нэг яриад байгаа тэр нөгөө нүүдчдийн нийгмийн усаа гарлаа мэдээд манай тэр сайн за тэр ахчтэй юм уу тэрнээс ч үг сонсоод чтэй ч юм уу ингээд эн чинь ингээд өөр ингээд бүр ингээд тархинд усч байгаа тийм ирэм болчих жоох. Тэгээ нөгөө мэдээж хэрэг хүн юм хойно өөрийн гэсэн тэгээд ухаантай хүнэл тойроод ингээд дагдаг штэ. Тэгээд эрийгээ бид нар чинь нөгөө нэг одоо бандгаа зандгаа нэг ажаамачааг л явцдаг штэ тийм ээ. Энэ чинь зүгээр нөгөө нэг юу биш. Яг хүний ертөнцийн яг явж байгаа тэр антропологийн процессор явж байгаа яг дагахын ёсон бохгүй. Тэгээ эний чинь нөгөө нэг бид нар одоо энэ соёл болгоод хувиргацсан. Тийм. За тэгээд одоо мэдээж хэрэг муудалцсан хүмүүс одоо эвлэрч өш хондог зогсоод тэгээд харилцаагаа шинээр эхлүүлдэг. За энэ үедээ болохоор хуучин жилийн гомдлыг хуучин жилдээ үлдээнэ гэд
битүүндээ ингэж гөвөөд шинэлэхтэй цагаан орж ирнэ гэсэн санаа явж бэлгшээлнэ. За тэгэхээр одоо бүр үнэхээр ингээ эвлж болдгүй зүйл биш бол одоо эн чинь хэр баргийн нэг юм явган хэрүүл мөрүүлээ бол одоо цэгнээ л гэсэн санаа байхгүй. Сайн сайхныг бодоод чинь нэг тал дээр хүн муудахаас гадна би бас яалаа гэдгээ бодоод өөрийгөө бас дүгнэх. Тэгээ энэ эвдэрлийн төлөө бас өөрөө ингээд ухралт хийх ч юм уу, өөрөө буулт хийх, өөрөө санаачлаг гаргах гэдэг тэр өөрийг нь хүмүүжүүлж байгаа аюул том соёл явж байгаа байхгүй. Тэгээд одоо эвлэх үедээ эвлэл хамгийн том хагарал байгаа зү. Адуу хоньныхаа бэлчээрээр явъя гэж хэлж байгаа Чингис Жамуухын өгнүүд ч байгаа. Ингээд юм чинь өөрөө цаагаараа ингээд заавал ингээд хэрэл зодтолхоор болдог зүйл бас байдаг. За одоо ингээд энэ цагаан сар маань бас нэг зөвхөн одоо ёс заншлигээд баяр хасах эдийн засгийн одоо бүтэн цикл гэж үздэг байна. Хэлхээ гэх юм уу да. Тэгээд одоо нөгөө өвлийг өнтөд авсны баяр. Одоо нэгсэндээ хідэн малаа одоо ингээд за одоо тэр ч угаасаа би энэ өвөл бол цагаарын байдал одоо нөгөө байгальтайгаа харьцаж байгаа. За манай малуудаас малаас бол тэдэн ер нь бол бүтэн орчих юм байна. Бүтэн орохгүй юм байна. Бүтэн орохгүй байх юм бол тэрийг яах юм муулаад одоо хадгалан нөөцлөмс гэдэг бүтэн эдийн засгийг ингээд зохицуулах бас нэг хуваар байхгүй. За тэгвэл хүнс тэжээлийн одоо нэг хавар төлөлтийн өмнөх үед учраас ингээд хүнс тэжээлийн одоо шинжлэх янз янзын одоо асууж байгаа. Өвөл одоо хүүдөө өвлийг зарцсан мэт хүүдөө өвлийг дараах аж ахуйгоо сэргийх ихлэл гээл одоо энэ маргааш ихтэл дулаараа л ирнэ. За тэгээд зуд нь болчихгүй бол ер нь аваа гарчиж болдог тийм ээ. За тэгээд одоо сүү тараг ааруул өрөм айргаа ингээд нөөцлөсөн байснаас гаргаж ирж идэнэ. Яагаад тэр сэр одоо дулаарчхаар тэр чинь цаашаа жоохон хэцүү болж хадгалах хөрөгчгүй гэж тооцох юм бол тэгэхээр амьдрал үргэлжилж байна гэсний одоо тэр тогтолцоо одоо сайнны одоо өөдрөгийн дохио болж орж идэг юм. За тэгээд одоо бусдтай хуваалцах соёл гэдэг тэр хүнсээ бусдтай хуваалцдаг нэг харуугаа идэж үсээ гэдэг илгээдэг штэ тий. За тэгээд энэ үеэрээ нөгөө баян ядуугийн ялгаа багасна гэдэг. Яг тэрийг зөвхөн би ингэж авч байгаа шүү. Яагаад тэгэхээр нөгөө нэг хүчтэй нь хүчгүйгээ тэнхлүүн нь ядруугаа ингэж тэтгэдэг учраас энэ хоорондох зайгаа шахдаг гэсэн үг юм. За тэгээд айл бүчгүүр зочин хүлээж авна тийм ээ. За ингээд одоо нийгмийн хамгааллын тогтолцоо гэж үзэж байгаа энийг. Одоо таны дөрөвний дурдаад байгаа зүйл чинь зөвхөн нэтвүүгээс гадна бас нэг агуулгаар нийгмийн хамгааллын тогтолцоо. Social welfare гэж ирдэг шүү дээ тийм ээ. За ингээд одоо нэг бас агуулгаараа бол тавд нь бол одоо цагаан сар бол Монгол хүний үндэсний таних тэмдэг. За QR код гэж хэлдэг шүү дээ тусцгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг Монгол хүний QR код бол одоо нарийн ярил баг төрсэн одоо хөх толбол баг. Зүгээр яг биен дээр байдгаар. Гэхдээ сэтгэл зүрхт нь байдаг QR код нь бол ерөөсөө энэ баяр. Одоо дэлхийд дээр 1000 хүн хоорондоо яг ингээд өөдөөдөөс яг 500-500-аас өөдөөдөөс ингээд хараад гар барих нь бариад яаж мэдлдэг мөрөн дээр нь тавих нь тавиад тэнтээс нэгэн зүгээр арай ахмадаа ингээд тий ингээд тоогоо ингээд түшээд нөгөөх нь үнэрлж ивэл тэнцээ тэрл хүн Монгол гэдэг нь шууд тодорхойлчих. За тэгэд энэ баяр нь өөрөө яагаад бидний бас QR кодтай бүр яг тийжилж болох ус давхцдаг хэрэг. Өөрөөр баярууд бол ингэж ерөнхийдөө ингэж нэг төстэй ингэ явдаг. Манай энэ баяр өөрөө зүүн өмнөд Азийн баяраас өөр байхгүй юу? Тийм. Наазах нь хуанлигаараа зөрнө нэгд нь. Хоёрд нь нүүжтийн амьдрал бүрэн тохирсон гэдэг. Тэр нь хуанлигаараа зөрөөд нь шүү дээ. Нөгөө нэг хүүтэрж халддаг нь хүртэл тийм ээ. Тэгээд Ахмад залуугийн харилцааг хамгийн тодорхой илэрхийлсэн. За тэгээд ёс суртахууны хамгийн системчлэгдсэн бүтцтэй. Хэрвээ бид нар энийг ингэ зөв ойлгоод мөрдөж чадах юм бол тэрнээс зүгээр ингээд ерөнхийд нь хараад залхуураад хараад аах гэсэн ингээд ингэж одоо хойрог хандвал юу ч бүх юм л хойрог ханддаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг бас ингээ баярынхаа учир начрыг ойлгох юм бол бидэрт амар том яагаад энийг заавал тэмдэглэх хэрэгтэй. Энэ өдөр нь заавал яагаад эрт босох хэрэгтэй гэдэг нь ойлгох цууд чинь шууд ороод ирэх юм байна. За ингээд ерөнхийдөө бол цагаан сар бол Монгол үндэстний өөрийгөө тодорхойлох шалгуур юм байна. За тэгвэл үндэстэн гэдэг нь юу юм бэ гэхээр хамтын дурсамж, ёс заншил, бэлгэдлийн системээр холбогдсон хүмүүсийн бүлэг гэж байна. Цагаан сараар энэ бүх одоо тодорхойлтод биелдэг. Хамтдаа дурсамжаа хуваалцдаг, ирээдүг ярилцдаг. Бэлэгдэл бол битүү бэлэгдэл тэр чигээрээ тийм ээ. Мэдлэхээс эхлэлээс дааг далантай, бяруу булчинтай, алт мөнгөх хураав үгэл ингээл итгэж тэгэл бэлэгдэл. Ёс заншил. За одоо бид нар бараг одоо нэлээд олон элемент одоо бэлэг тэмдгийг нь бол бид нэр баг тэр үеэс нь одоо хүртэл хадгалсан явж байгаа мэдлэг хэлбэрээс эхлээд өнгөнөөс эхлэв тийм ээ. За амьдралын хэв маяг. За энэ чинь нөгөө нэг яриад байгаа ажил төрөл танил төхөл найз нөхөд одоо тэр найз хүртэл нөхдөд хүртэл дагуулж байгаа шүү дээ аав ээж тэр золгуулах гэж. Тэр чинь нөгөө нэг бас соёл ахгүй. Манай аав ээжтэй одоо бас ингээд золгожээ. Нас нь явж байгаа шүү
гэсэн санаач бас сагаараа явждаг байхгүй. Тэгээд нөгөө нэг очиод өгснийхэн дараа харамсажсанд орвол амьд байгаа дээр нь очиод харчээ гэсэн санаа байхгүй. Тэр чинь хоол ундандаач биш. Идэж уухтаач нэг жоохон цагаа гаргачаал гэсэн санаа. За тэгээд одоо цагаан сар бол одоо ингэхээр манай Монголын үндэстний оршин одоо оршин байгааг нотлогоо нь болчихж байгаа. Ийм л учраас л одоо энэ тусгаар тогтнолын баяр болчиход байгаа байхгүй. Тэгээд одоо цагаан сарыг бас ингээд ач холбогдлыг бууруулаад бас ингээд хялбарчилж хөнгөвчилж бас ингээд тэмдэгдэх хүсэл сонирхлынхаа хүрээнд бас зарим ач холбогдлыг бууруулах гэж оролдоод байгаа юм. Одоо шоолох, зугаацах, тавлах, онгоо болгох гэдэг. Тэр бол өөрөө жоох илүү үйлдэл. Яагаад вэ гэхээр biz таны хэлдэг ийм олон зүйлүүдийг бид нар өдийг хүртэл чирж явж ирчээд тэгээ өнөөдрийн энэ нэг жоохон одоо юу гэдэг нэг юм сошиалын ч юм уу те нэг юм хинхэрцэг нэг юм одоо юу гэдэг хитэн лайкын дуртай тиймэрхүү хүмүүсийн өгөөж болгож ийм зарим нэг юм бэлгэлүүдээ бол өгмөр баг. Жишээлбэл одоо ахмад наснаа дээдлэх уламжлалт сулрахаар бидний холбоо салаад ирэхээр бид нөгөө ээж аав гэдэг зүйлийг чинь нэгт нарийн холбооч улам холдно. За удам ухсааны мэддэг тасар чинь нөгөө нэг хамаатандагаа суудаг таних тэр чинь би одоо эрт дүүс одоо үеэлүү суучих магадлал өндөр байна гэж. Хэлний ёс суртахууны одоо ёс суртахууны үг гэж байгаа. Хүндлэлийн үг нөө төрөний ярьдаг нэг сайхан сайхан үгнүүд чинь өөрөө алдагдчихж байна. Энэ чинь нэг удаа сэргээгээд олон яриад ирэхээр тэр үг чинь за чинь нэг одоо мэдлэгтэй ахын ч юм уу ингээ ярихаар одоо бүлээ яриад тэгээд нөгөө нэг жичээ яриад ирэхээр тэр чинь тэр хүнийг сонсож байгаа хүн чихэн задардаг байхгүй. Яг үнэ. Тэгээ ингээд тэр чинь хил чин баяжхаараа тэр чинь хил чин хөгжин өмхөхгүй л гэсэн. Намаграхгүй гэсэн. Тунгалаг устай нуур шиг л байна гэсэн үг байхгүй. Хөвсгөл нуур руу яагаад юм тунгалаг байдаг вэхээр 99 горх цутгадаг гэж. Тийм их цэвэрхэн гоц цутгалангуудаас олон ингээд үгнүүд орж ирээд олон аялгууд орж ирээд тэр яад тэр хазгаа мөрөө гэж хэлээд байгаа тэр аялга чинь яг үндэ манай хэлийг хэлж байгаа хамгийн чухал элементүүдийн нэг байхгүй. Яг үнэ би бүр хөөх юм талигач хагаа сая яг нэг гоё бүр сан борсчлаа. Яг цагаан сараар уулзсан шүү дээ. Тэгэл нөгөө жилжингээ цоглуулсан асуултууд байдаг гэсэн. Одоо нөгөө баг бахад ийм интернет дээр байх байсан биш. Яагаад ингээд доор ингээд ус байгаа шүү дээ. Ингээд худгаар ингээд бүгдийг ингээд соруулаад авчвал газар яга цөмөрдгүй ингэнгүүт амар гой тайлбарж өгөн тэрийг гэх мэт ийм юмнуудыг хамгийн их асуудаг байсан хэрэг. Яг цагаан сараар л тэгээд тэр чин тэгээд нөгөө чиний танин мэдхүүд сонирхох тэр шохоолох чинь нөгөө үүсгэж өгч байгаа байхгүй кодлоод нөгөө нэг програмын суулгад өгч байгаа байхгүй. Тэгээд хэрвээ тэр залхуураад юм уу тгээгүү ч юм уу өөр юм болоог байсан бол чи нэг хүнээс сууд 2-3 амандаа алгадуулаад тэгсгээд нэг ингэж явж байгаа. Яг бол буруу нэг мэдлэггүй хүн мэдрэмж надаа буруу мэдлэг заачвал тий тэнэгрээд алгуулна гэсэн үг. За тэгээ гэр бүлийн холбоос улиран. За энэ одоо мэдээж ойлгомжтой. За тэгээ монголчууд нөгөө бус үндэснээс ялгархаа болоод ирэхээр бид нэр айжмдаа ассимиляц гэж хэлдэг. Намагшаад шингэн гэсэн үг. Тийм болохоор үндэсний бахархал бол хоосон үрээ гэдэг зүйл бол хоосон үрээ бол. Ийм учраас л одоо монгол хүмүүс соёлын хувьд устдах аюултай л гэсэн ийм л. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэмдэглэл өдөр биш ээ. Зугаа цэнгэлж биш. Хоол унд иддэгч баяр биш. Энэ бол монгол үндэстний үргэлжлэн оршин тогтнож амьдарч байгаагийн философи. За баярлалаа Амраад. Хамгийн гол нь яагаад тэгвэл биднийг цагаан сарыг яг хориглох гээд оролдоод байсан гэдэг маш ойлгомжтой боллоо тий. Биднийг дорой буурай болгож дарлаж мүлжихгүй л байгаа хэрэг шүү тэр нь. Цагт бол нэгнээр нь хязгаарлаад тий. Нэгийг илүүчилж нөгөөдхийн гадуурхаж ингээл явж байгаа байхгүй. За баярлалаа. За ингээд шинжлэх ухаан тань мэдхүү од мундар сувгийн хамт олонны зүгээс ахаад та бүхэндээ өрөө илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан төр усаараа элбэг дэлбэг төр садан хотлороо сайхан шинлэрээ хэмээн өрөөж байна. Баярлалаа Амраа. Сар шиндээ сайхан шинэлцгээе. Сайхан шинлэрээ нэвтрүүлгийн ивэнттэгч язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлэлт дийдэш байлаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.